Өдөрч та бүхэнд өдөр мэндийг хүргэе. За 2025-аас 2026 оны за үйлчлэлт хаварчлалтын бэлтгэл байдал болон цаг үеийн асуудлаар та бүхэндээ ярилцах гэж байна. За энэ удаагийн дугаарт онцгой хөдөлгөөний ерхий газрын эрсдлийн удирдлагын газрын дараагаа хурандаа баасан сүрэнтэй бид ярилцах чинь танд энэ өдөр мэндийг хүргэе. Өдөр мэнд хүргэе. За тэгэхээр энэ жилийн үйлчлэлт хаварчлалтын нөхцөл байдлаар өнөөдрийн байдлаар ямар байна та мэдээлэл үзэгчд манаас дэлгэрүүлж өгөхгүй юу? За юуны өмнө үзэгчдийн өдрийн мэнд хүргэе. За үйлчлэлт хаварчлалтын нөхцөл байдал дээр бид 2025-аас 26 оны үйл болон хаврын нөхцөл дээр эрсдлийг тооцож ажилладаг. За мэдээж эрсдлийг тооцохын тулд зөвхөн үйл биш бид нэлээд эртнээс хавартаа малын тэр шинэ ногоо идсэн байдал, за ер нь зуншлахын байдал, малын тарга твэрэг авсан байдал, мөн дээрэс нь гангийн нөхцөл байдал дээр үнэлгээ хийж үздэг. За ингээд гангийн нөхцөл дээр үнэлгээ хийгээд цагуур орчны шинжилгээний газар, онцгой байдлын ерөнхий газар, мөн хүнс хөдөлгөөний яам хамтарсан мэргэжлийн ажлын хэсэг гарч ингэж үнэлсэн. За гангийн үнэлгээн дээр бол нийт 40 орчим хувьд бол гантай гэсэн ийм нутаг дэвсгэрийн хэмжээнд үнэлгээ гарсан. За энэ та бүхэнд харагдаж байгаа бол зуудын эрсдлийн үнэлгээ байж байна. За энэ зуудын эрсдлийн үнэлгээ бол 330 сумаар за сая хэлдэг тэр гангийн үнэлгээ болон за нийт үйлчлэх малын тоо, малчин өрхийн тоо, за отроор үйлчлэх малын тоо, за малчтын тэр нийгмийн болон эрүүл мэндийн хүртээмж, малчтын гар дээр бэлтгэсэн үүс тэжээлийн нөөц гэх мэт олон үзүүлэлтүүдийг авч үздэг. За ингээд үзэхэд бол бид та бүхэн эндээс харж байна. Улбар шар өнгөөр илэрхийлж байгаа нь бол их болон маш их эрсдэлтэй аймаг сумдын нутаг дэвсгэрийг харуулж байна. За энэ дээр та бүхэн харж байна. За Хөвсгөл аймгийн зарим сумд бол нэлээд өндөр эрсдэлтэй харагдаж байна. За Арханган болон Үр хангаан зарим сумд бол өндөр эрсдэлтэй харагдаж байна. За Говьалтай төвийн болон урд зүгийн хэсгийн зарим сумд өндөр эрсдэлтэй. За Ховд аймгийн Хил дагуу болон за мөн наашаага зарим сумдаар бол нэлээд өндөр эрсдэлтэй, маш их эрсдэлтэй мөн гарсан байна. За Баян Үлгийн болон Увс аймгийн хувьд бол мөн зуншлаг их маш тааруу байсан. За түүнийг дагаад бол гантай зуссан учраас үйлчлэлтийн буюу зуудын эрсдэл Баян Үлгийн Увс аймагуд дээр бол өндөр гарч байна. За уг нь бол 10 болон 11-р сарын төлөвийг бид харьцуулж ингээ харахад 10-р сард бол хангаан бүсийн аймагуд бол хараахан эрсдэлд ороогүй байсан. За энэ жилийн хувьд 11-р сард бол цас их эрт орлоо. За цас их эрт орсон гэдэг нь бол үйлчлэлт хүндрэх юм нөхцөлийг бүрдүүлээд за нөгөө эрсдэлтэй аймаг сумын тоон дээр бол хангаан бүсийн аймагуд орж ирж байна. За ингээд нийт нутгийн хэмжээнд бид нар цаг агаарын нөхцөлийг харахад бол 12-р сардаа бол төвийн болон зүүн бүсийн аймагуудад бол нэлээд олон жилийн дунджаас буюу хасах 30 хүртэл хүүтэрнэ. Ялангуяа зүүн аймагуудын хойд хэсгээр мөн хур тунцны хэмжээ бол 12-р сарда төвийн болон зүүн бүсээр бол нэлээд өндөр байхаар харагдаж байна. За мөн 1-р сарыг авч үзвэл за 1-р сарын хувьд бол энэ хур тунц болон хүүтний эрч бол баруун тишээгээ чиглэнэ. 1 болон 2-р сарыг аваад үзэхэд бол за мөн хангаан бүс болон төвийн бүсийн аймагуд за мөн баруун бүсийн аймагуудад бол олон жилийн дунджаас хүүтэн орох хур тунцны хэмжээ дунджаас ахиу байхаар харагдаж байна. За яг энэ дээр та бүхэнд мэдээлэл өгөхөд бол нийт Монгол улсын хэмжээнд 211 мянган малчин өрхийн 65 сая мал үйлчлэхөөр бол тооцоо байна. За энэ дотроо бол хонь толгойд бид шилжүүлээд үзэхэд бол 110 сая мал бол энэ өвөл үйлчлэнэ. За үүнээс бид өнгөрсөн 2024 он 56.7 сая мал байсан бол энэ жилийн хувьд та бүхэн тооцоороо 20 сая төл авсан. За ингээд өмнөх жилийн тоон дээр төлөө нэмээд за түүнээс энэ жилийн хувьд бол 14 орчим сая малыг бол бид хэрэгцээлсэн байна. Зах зээлд нийлүүлсэн байна. За 168 мянган килограмм махыг бид нар гадаадын зах зээл дээр борлуулах зорилго тавиад энэ 50 орчим хувьтай явж байна. За энэ та бүхэн хээрийн цасны хэмжилтийн мэдээг харж байна. За харуулууд ажилдаг аймаг тодорхой сумдууд дээр цагуур орчны шинжилгээний газраас гаргасан энэ хээрийн цасны мэдээгээр бол сая түрүүн хэлдэг 11-р сард бол Хөвсгөлийн хойдлын сумдаар бол нэлээд их хэмжээний цас орсон. За мөн хангаан бүс байж за Баян хонгор завхан ховд гэх тийм ээ. За Баян Үлгийн Увс гэдэг энэ аймагуд дээр бол нэлээд их хэмжээний цас орсон байдал
бол харагдаж байна. За мөн одоо Дундгов, одоо Үүрхангаа, Архангаа гэсэн аймагуудаар бол бас их цастай байна. Тэгэхээр нийтдээ нутгаар нь аваад үзвэл 5-аас 10 см орчим цас бол нийт одоо нутгийн 68 орчим хувьд бол орж цасан бүрхүүл тогтсон. За үүнээс зарим тодорхой одоо сумдуудад бол үндсэндээ 20 см хүртэл одоо энэ гүн цэнхрийн та бүхэн харж байна. Цас орж одоо мал бэлчээрлэх юм болцоо нөхцөл бол бага байна. За нийт улсын хэмжээнд та бүхэн эндээс харахад бол ялангуяа баруун аймагуудын нутгаар нийт одоо хаагдаж цас их орсон үед боогддог 80 орчим одоо даваа өндөр уулын даваанууд байдаг. За энэ тодорхой одоо 80 орчим цэгүүдийг бид орон зай мэдээлэл дээр одоо системдэр тэмдэглэж, за үүний дагуу том техникүүд буюу нөгөө ковш, экскаватор, за түрдэг, татдаг, далпуу энэ одоо техникийн бэлэн байдлуудыг бид хангаж сум орон нутгатайгаа ажиллаж байгаа гэсэн үг. За мөн Зөв аймагуд бол энэ жил одоо тайван байна гэж та бүхэн санаа амрахгүйгээр за 2 жилийн өмнө зодод одоо яаж нэрвэгдэжсэн бэлээ тийм ээ та бүхэн бас эргэж санаарай. Тийм учраас бол энэ дээр тодорхой одоо ялангуяа одоо Сүхбаатар Хинти Сүхбаатар за мөн одоо Дорноговын одоо аймагуудаар бол нэлээд анхаарал татаж байгаа. Тийм учраас та бүхэн бас санаа амрахгүйгээр хашаа хороогоо бэлдээрэй. За өмнөх жилүүтэй харьцуулахад бол нийт малчдын хувьд бол нэг 80 орчим мянган хот айл бол энэ үйл үйлчж байна. 80 орчим мянга. За энэ эдгээр хот айлуудаас бол нэг 16600 орчим өрхийн үндсэндээ 5.4 сая мал бол өөрийн болон бусад аймгийн нутагт бол үйлчлэхөр байна. За энэ дотроо хилийн тусгай хамгаалтын бүс болон мөн байгалийн одоо тусгай хамгаалтын бүс хилийн зурсуудад одоо мал үйлчдэг штэ. Энэ одоо зөвшөөрөл юмнуудыг аваа зохицуултыг хийгээд ингээд ажиллаж байна. За малын энэ дээр та бүхэн харж байна үүсгэжлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлт. За энэ оны хувьд бол 25 оны засгийн газрын одоо 56 дугаар тогтоол гарсан. За 56 дугаар тогтоолоор бол тухайн одоо аймаг сумын нийт малын 5%-ийг бол 10%-ийг суман дээр 30 хоног хүртэл тижээх ийм одоо нөөцийг бол бид нар заавал бүрдүүлэх хэрэгтэй байдаг. За аймаг дээр бол нийт мал сүргийн 5%-ийг л бүрдүүлэх хэрэгтэй байдаг. За ингээд харуул улсын хэмжээнд одоогоор яг энэ аюулгүй нөөц юг ингээд харахад бол 75 орчим хувийн үс тэжээлийн бэлтгэл бол аюулгүй нөөцөд хангагдсан. За 65 орчим хувийн одоо тэжээлийн бэлтгэл бол хангагдсан. За тэжээл гэдэгт хүчит тэжээл, багсармал тэжээл, за эрдэнэ шишийн дарш, за нөгөө хужир шүү гэдэг олон тэжээлүүдийг бид багтааж ингэж ойлгон шүү. За ингээд харахад бол баруун бүсийн ингээд хэмжээнд за мөн одоо зүүн бүс тийм ээ баруун одоо хангаан бүс хойд бүс гэдэг ингээд та бүхэн харж байна. За өвсний одоо нөөц бол харьцангуй одоо нэлээд өндөр дүнтэй харагдаж байна. Тэжээлийн буюу одоо нөгөө хэвэг тэжээл малчтын хувьд хамгийн их одоо хэрэгэлдэг энэ тэжээлийн нөөц бол их бага байна. За үүнийг дагаад бол нөгөө зах зээл дээрх тэжээлийн хомсдол аймаг сумын нөөц хомсдож байгаа учраас үүнийг дагсан тэжээлийн үнийн өсөлтүүд их гарахаар байна. За яг өнөөдрийн байдлаар өвсний үнийг бид аваад үзэхэд бол зүүн аймагт газар дээр нэг 6-аас 8 мянган төгрөгөөр хадлан одоо газар дээр үнэтэй байна. Тээвэрлээд хангаан бүсд ирэхэд энэ бол нэг 10-аас 15 мянга орчим төгрөг болж байна. За баруун аймагуудад ингээд ирэхэд бол энэ үндсэндээ 23 мянган төгрөг рүү орж ирж байна. Тэгэхээр баруун аймагуд бол их үнэтэй өвс одоо авч хэрэглэх болж байна. Ингэхээр бол малчид иргэдийн хувьд бол махаа одоо энэ хугацаанд маш сайн бойлж хэрэгцээлж онд орохгүй гэсэн энэ малаа бол сайн хэрэгцээлж ингэж зах зээлд нийлүүлж бэлэн мөнгөтэй үс тэжээл худалдан авах юм болцоо нөхцөлтэй байгаараа гэдгийг бол онцгой анхааруулж байна. Тэгэхээр танаас зоёлоо одоо жишээ нь Улаанбаатар энэ зүүн хойд бүсэд байгаа тэжээлийн нэлээд бага ба ш. Тэгэхээр энэ нөөцийг бүрдүүлэхийн тулд холбогдох байгууллагатай та хэд маань хэрхэн яаж уялдаа холбоог бас бэхжүүлж ажиллаж байна. Тэжээлийн хувьд бол бид за баруун аймагуд бол нөгөө бомтуудтай тухайлбал Увсын Боршоо бомт, за Баян Үйлгийн Цагаан нуур бомт гэдэг юм уу. За ингээд энэ бомтуудаараа Оросоос бас тодорхой одоо тэжээлүүдийг бид авах, импортоор авах ийм болцоо нөхцөлийг бол бас хангаж өгч байна. За дээрээс нь зах зээл дээр одоо Улаанбаатар гурил тийм ээ. За мөн Өйг, Өгөөж гэдэг ингээд олон гурлийн үйлдвэрүүд бас ажилтдаг юм байна. За эдгээр гурлийн үйлдвэрүүд дотооддоо бас бид нөөцөө нэмэгдүүлэх талаар за мөн гэрээтэр бүхий л одоо энэ бүсийн аймагуудад гэрээтэр одоо тэр тэжээлийг нийлүүлэх ийм одоо агентуудыг ажилуулж түүгээрээ дамжуулан иргэдэд аль болох ойртуулж байна. Ер нь цас их орсон ийм нөхцөлд бол иргэд аймгийн төврөгөөч орж чаддаггүй. Өсөөд тэжээлээч одоо авч чаддаггүй. За тийшээ явах тээвэрч болддог. Тэгэхээр ийм нөхцөл дээр бид нар одоо тооцож техникээ нэгдүгürt бэлдэн гол нь иргэдийн хариуцлага юун дээр байна вэ гэхээр та бүхэн үс тэжээлээ эрт татах хэрэгтэй. Үйлчөөндөө одоо бүгд бууж байгаа бах, үйлчүүргөө бууж байгаа. Тарилга туулгаа их сайн хийлгэх хэрэгтэй.
За машин техникээ бэлэн байдлаа хангах хэрэгтэй. За сургуулийн насны хүүхдүүд бол аймгийн сумын төв дээр одоо болох аль болох үлдээх хэрэгтэй. Дотроор авч явахдаа онцгойлон анхаарах хэрэгтэй. Бусад аймагуудын нутаг ч гэсэн дотор хүлээж авч байгаа бол иргэдийг одоо аль болох одоо найрсгаар хүлээж авч бэлчээрээ хувааж ингэж энэ зуудыг даван туулна шүү гэдгийг бол энэ аймаг сум дундын отрын бүс удирдлагууд бол анхаарах хэрэгтэй. Төрөний засан бүрхүүл дээр биш дахиад танаас юм асуумаар одоо жишээлбэл засан бүрхүүл дээр төрөө нөгөө хит гүн одоо цэнхэр байгаа шүү. Энэ одоо засны хэмжээ, зааны хэмжээ байгаа. Тэгэхээр эдгээр одоо аймагуудын бүсүүдээр нэмээд зас орол бүр илүү эрсдэл хүндрэх нөхцөл байна л гэж ахнаш. Тэгэхээр тухайн сум орнуудын аймаг удирдлагууд маань илүү одоо анхаарал сундас төрөмжтэй байж нөгөө бэлтгэл ажлаа сайн базаагаал хэрэгтэй. Тий. Ерөөсөө таны яг хэлдэг үнэн баруун болон төвийн бүс за зүүн бүсийн эдгээр аймагуд бол одоо ийм засан бүрхүүлтэй байгаа. Дээрэс нь 12 нэгдүгээр сард үргэлжлээ засан бүрхүүл нэмэгдэнэ. За ингээд бид цас ороод эргэж дулаархлаар мөсөн зууд болдгийг мэднэ, төмөр зууд болдгийг мэднэ. Их цастай үед бол нөгөө мал бэлчих боломжгүй болно. Шууд бэлэн байран дээрээ болон нэмэгдэл тижээлэр тижээх юм шаардлага гарна. Улсын хэмжээнд байгаа 65 сая малыг нэмэгдэл тижээлэр тижээгээд бид хэд хонох хүлээ тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө маш их тийм одоо мал хорогдох юм үндэслэл болдог шүү гэдгийг бол хэлье. Аймагуудын хувьд одоо яг энэ онцгой нөхцөл байдал дээр ер нь одоо төсвөн мөнгө гэдэг юм уу бэлтгэл ажлыг ер нь хэр зэрэг сайн хангасан байна. За өмнөх жилүүдийг бодоход харьцангуй бас сайн байна. За ялангуяа баруун аймагуудаас бол бас улсын онцгой комисс тодорхой хүсэлтүүд ирүүлж байна. За үүний дагуу одоо бид ингээд харахад аймагуудын бэлтгэл одоо өөрөөсөө төвшөнд малчтын одоо гар дээрх тэр хадлан за нөгөө тижээлийг агуулах одоо тэр агуулхууд байж чинь томоохон одоо сум болгон дээр энэ тижээлийн агуулхуудыг их сайн тордож янзалсан байна. За аймагуудын удирдлага бол бас хоорондоо харьцангуй одоо сайн менежмент хийгээд зүүн аймагуудаас нэгдсэн байдлаар одоо өвсөө татахын ажлыг бол бас зохион байгуулж байна. За зарим нь бол одоо бүр хөдөө аж ахуйн яамны нөгөө бэрчтэйгээ хамтарсан байдлаар зохион байгуулж малчтын гар дээрх одоо малыг борлуулах тал дээр дэмжлэг үзүүлж байна. За малын даатгалч гэдэг юм уу. Ер нь одоо аймаг сумын аймгийн удирдлагууд бол нэг үе бодоход их сайн болсон. Идэвхтэй болсон. За цаг үе асуудлаар бас бидэнд тодорхой хариулт өгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн за аймаг орнотын удирдлагууд маань мэдээж өвлийн яг эхэлж байгаа учраас яг энэ нийт нутгийн 68% нь засан бүрхүүл тогтсон байна. Тэгэхээр энэ өвлжилт хаварчлтыг одоо өнтөөд авахын тулд альва одоо эрсдэл зөрчин сэргийлэхин тулд бэлэн байдал бол маш чухал байгаа. Тэгэхээр 12 нэгдүгээр сар дахин одоо үргэлжлэн засаа орох учраас одоо эдгээр засан бүрхүүлийг тогтсон аймагуудын хувьд бол одоо малчид иргэдтэй одоо яг энэ бэлтгэл бэлэн байдлыг бол одоо маш урьдчилсан байдлаар одоо бэлтгэх нь бол маш чухал юм а гэдгийг бол цаг үеийн одоо энэ сайн мэдээллээс бол үздсэн баг. Тэгээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.